Хай манайхаа Нукадори байна. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр бол миний бүр маш их догтлож хүлээсэн болон миний хайртай үзэгчдийн маань догтлон хүлээсэн өдөр байгаа. Энэ ямар өдөр вэ гэхээр мэдээж Squid Game-ийн азтан тогтруулах өдөр. Тэгээд сая ажилласаа тарж орж ирээд харсан заяа би яад бол энэ бичлэгийг одоо би бичээд азтнаа шалгаруулна, азтантайгаа холбогдно. Тэгээд бусад болцлоо одоо хангасан хэсгийг нь шалгаад бичлэг өнөөдрийн дотор эдитлэж оруулах хэрэгтэй учраас би бүр ажил маань нэгээс тарсан гэртээ би бүр 1 цаг 3 минут ихэд орж ирсэн заяа. Тийм хурд явсан. Хэд хоногийн өмнө би ингээ азтандаа өөх юмнуудаа ингээ бэлтцсэн баггүй юу хоёр азтандаа. Өнөөдөр марч исэн хамтдаа бүгдээрээ тэр азтанд маань яг юу очих болон азтнаа шалгаруулах байгаа. Та нартай бүр маш их баярлалаа. Миний төсөөлснөөс бүр илүү их хүнд хүрсэн, илүү их хүмүүс оролцсон. Үзэлтийг нь бол тэр хавцаа төсөөлж исэн. Гэхдээ ерөөсөө тэр оролцох хүмүүсийг нь тийм их хүн оролцсон гэж ерөөсөө бодоогүй. Тэг яаж тэр рандомор ингээд би яг өөрөө ингээд энэ хүнийг сонгоё гэж сонгоогүй шүү гэдгийг бас манайхаа ойлгоорой. Одоо би ингээд тусгай сайтаар ороод сонгож гаргаж ирж байгаа учраас хэнийг хин гэхгүй би одоо хинч гарч хийж магадгүй би мэдэхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс амар их намайг сонгоорой гэж бичсэн байсан. Тэгээ миний бүр сэтгэл амар өвдөд намайг өөрөө ингээд шууд сонгоно гэдээ ойлгоцсон бах таа гэж жоохон айгаад ер нь бол хэд хоног яваад байгаа. Та нартаа би комментарч хэлсэн тэр бичлэгэн дээрээ ч хэлсэн. Одоо тийм азтан шалгаруулдаг тийм рандом сайтаар шалгаруулнаа гэд хэлсэн байгаа. Жисэн хинч сонгогдсон бай тэр хүндээ бүгдээрээ гоё баяр хүргээд шинэ оноо гоё аз одоор эхлүүлж гин. Тэгээ бусдаа ч гэсэндээ энэ азаа гоё түгээгээрээ. Би бол маш их догдолж гин. Тэгээд та нар ч гэсэн догдолж байгаа гэж бодож байна. Хинч азтан болсон бай. Тийм муухай комент бичээрэй. Азтан болсонгүй гэж битгий гомдоорой. Басаа би энэ үед байж байгаа л нэг азтан тодруулах юм бичлэг хийдэг. Ой комент бичээж оролцсон бүх хүмүүстээ, илүү үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Шууд олоогүй 2 азтан шалгаруулна гэж хэлсэн шүү дээ. 2 азтанд минь юу очихыг хамтдаа харцгаая. Ямар ч байсан нөгөө нэг 2 сет байгаа шүү дээ. McDonald's болон Squid Game-ийн хамтарсан. Ямар ч байсан энэ сүүл явж нэр ийм 2-ыг авсан. Бол угаасаа бүрээр хүмүүс 2 бол явуулах боломжгүй. Ямар ч хайрцаг нь ингээ хадгалцахгүй би. Гэхдээ яг хайрцаг нь ямар ч хэрэггүй, наа чи ямар ч хэрэггүй гэж явэл хэрэггүй. Би зүгээр хэрвээ 2 азтан маань хайрцагнаас авъя гэх юм бол би их дотор нь хийгээд өгөө явуулчихна. Энэ ингээ хөөхөн дөрвөлжин болчтой. Тэгээ ер нь л зүгээр цаасан л юм хайрцаг л та. Энэ бол нөх амар ач холбогдолтой биш. Гэхдээ яг Squid Game пенүүдүүд болол дэж магадгүй гэж бодож байна. Нэс эхлэе заяа. Амлсан ясаараа 2 азтанд маань хоёуланд нэг төрлийн чипс явна. Явж байгаа. Энэ 3 маань орно. Амар гоё амттай заяа. Би бүр энд дурлцсан. Даанч одоо энэ ингээд нөгөө нэг limited edition учраас гарахаа болцсон. Би бүр хайгаад болохгүй байгаа. Австралийн хамгийн алдартай нэг тийм бичэн гэх юм уу, Team Tam гээд Монголд ч гэсэндээ ганц нэг зарагдаад ах шиг байсан. Team Tam байгаа. Тэгээд энэ болохоор яг original, энэ болохоор white chocolate. Би нэг нэгээр нь 2 азтандаа хийн. Ийм шоколад идэх байхгүй юу? Бүр ингээд итгэхээр амар гоё зөө. Яг нэг Twix шиг амттай. Бас энэ Австралийн алдартай хүмүүс амар хийддэг нэг ийм шоколадтай бичэнэрхүү бас нэг ийм хөө байгаа байхгүй юу? Энээс бас нэг авсан. Squid Game маань 2 Dalgona candy байна. За энийг болохоор ямар ч юусоо задлаагүй. Яг гоё шинээрээ тэгээд 2 азтандаа салгаад нэг хийчихнэ. Dairy Milk газрынхан шоколад байна. Бүрийн шоколаднууд байна. Chupa Chupsнууд байна. Эднэрийг ингээ сайхан хуваачна. Хэрвээ надад ингээ явуулахаас өмнө боломж гараад цаг зовох юм бол бас ганц нэг шоколад ч юм уу те Австралийн харагдсан юм хүн байвал нэмнэ гэсэн тэгээд ойлгочоорой. За тэгээд ямар ч байсан саяныхаа хөөрхөн зүйлүүдийг азтангууд руугаа явуулахаар ингээ болж юм. Тэгээд хамгийн гол нь эндээс нэг өөрийнхөө мэдлөгөө явуулахдаа явуулдаг каргоны зараар дамжуулж явуулна. Тэгэл нь бол энэ бичлэгээ хийхээс өмнө азтангийнхаа ямиг явуулчих гэж бодсон чи ерөөсөө тийм тохироо бүрдээгүй ерөөсөө тийм ачаа яваагүй байсан. Тэгээд одоо болохоор нэг 21-нд байлуу 26 хавцаа явахаар байсан. Тэгээд тэр газар маань нэг 7 оноо л очичдیں۔ Тэгэхээр ерөөсөө хурдан гэсэн үг. Энэс очиж авах вэ гэвэл энд оруулчих. Thrift shop-ны дэлгүүр байгаа байхгүй юу? Дэлгүүрээс очиж Куманы азтангийнхаа шагналыг авах болно. Чонгуут нь өөртөнтэй холбогдоод шагнал нь ирсэн шүү гэд холбогдоод хэлэх учраас энэ газраас очиж авна. Энэ газар бяцхан реклам хийж заяа бүгдээрээ. Газар маань болохоор хамгийн сүүлийн үеийн шинэхэн thrift shop байгаа. Тэгээд хувцснууд нь бүр үнэхээр чанартай яг
гоё үзэх юм бол үнэхээр гоё хувцснууд байт юм бэлээ. Ингээд хөрөлдсөн одоо жинхэнэ өвөл яг ингээд Sky Resort энэ төр явдаг үе байгаа штэ. Тэнгүүдийн дотор ингээд маш хэмтэн гоё амар өнгөлөг бүр амар чанартай цасны өмднүүд байгаа, цамцнууд байгаа. Тэгээд нэг тиймэрхүү юмдаа заавал ингээд хэдэн зуун мянгаар заавал шинэ юм авах шаардлага болсон штэ. Сонгосоос өргөөрний битгэн өмсөгдсөн тиймэрхүү ингээд шинээрээ байгаа тиймэрхүү хувцснуудыг аваад гоё арчлаад өмсөд хот бол ямар ч асуудалгүй хүнд хэрэгтэй юм заавал шинэ бас үнэтэй байх албагүй. Тэгээд би ч гэсэн өөрөө дрифтээс амар хувц авах дуртай, хувц авдаг. Монголд байхад минь нэгдсэн мэс бол би бол байнгын үйлчлүүлэх гэсэн. Тэгээд ямар ч байсан энэ дэлгүүрээс очиж авах юм байгаа шүү. Тэгэж байсан шалгарсан 2 азтандаа баяр хүргэе. Үнэхээр азтай байлаа. Тэгээ бусад оролцогчдоо ч гэсэндээ маш их баярлаа. Тэгээд та нарыг ээлж удахгүй ирэх болно. Чиний ээлж эртэл бусдад алга ташгийч нэг гоё үгээд нь штэ. Амар том сүртэй үнэтэй юм биш ч гэсэндээ би ингээд чадлынхаа хэрээр бэлдээд явах гэж байгаа учраас бас гоё таалагдах байх гэж бодож байна. Тэр бичлэгийн доор ингээд сэтгэлдүүлсэн бүх хөөрхөн хүмүүстээ бүр маш их баярлаа. Бичлэг таалагдах юм бол та нар маань subscribe заавал хийгээрэй, гоё комент бичээрэй, лайк дараарай. Бүх комментиг бүр ингээд цаг аллахгүй уншаад гоё лайкаад ороо зүрхээ дараад бол дийдэг шүү. Муухай сөрөг коммент битгий бичээрэй. Яа одоо бүгдээрээ хамтдаа азтнаа тодруулцгаая. За манайхан одоо бүгдээрээ яг ингээд 2-7 хоног буюу 14 дахь хоног дээрээ азтнаа шалгаруулах гэж байна. За яг одоо би яг нөгөө Squid Game толботой бичлэгээ тавьсан. Одоо бүгдээрээ линкээ хуулъя. За тэгээд ийм сайт олсон. Рандомор шалгаруулдаг. Одоо энэ хэсэгт нь өөрийнхөө тэр бичлэгнийхаа линкийг нь оруулж өгнө. Тэнгүү шууд гараад ирж байгаа харж байгаах. Squid Game-тэй холбоотой зүйлс эцэцгээ азтан шалгаруулах бичлэг нийт 572 комент гэсэн байна. За одоо би энэ дээр дарахад л шууд энэ хэсэгт нь ихний азтан маань шалгарч харагдах юм байлээ шүү манайхаа. За одоо бүгд хамтдаа ихний азтангаа шалгаруулъя. Энэ бичлэгийг дөнгөж цай үзлээ. Үнэхээр гоё болжээ. Таныг үргэлж дэмждэг шүү. Азтан болох юмсан болцлоо биелүүлсэн гинэ. За Мишель гэдэг ийм хөөрхөн ох юм байх шиг байна. За ямар ч байсан одоо би энэ охинтойгоо холбогдоод яг бүх болцлоо биелүүлсэн хэсгийг шалгана. Тэгээд хэрэг үнэхээр биелүүлсэн байх юм бол ингээд ихний азтан маань энэ хөөрхөн дүү маань тодорсон байна. Бүгдээ баяр хүргэе. За одоо бүгдээ хамтдаа 2 дахь азтнаа шалгаруулъя. Лайк дарсан, комент бичсэн бүгдийн шин сайхан сэтгэлээрээ дарлаа. Та намайг азтан тодруулаарай. За ямар ч байсан ийм хөөрхөн комент бичсэн дүү маань бас шалгарлаа. За ингээд 2 азтан маань шалгарлаа. Хөөрхөн 2 жоох хөөх тах шиг гэнэ. Бүх болцлоо биелүүлсэн хэсгийг нь би шалгана. Биелүүлсэн байх юм бол баталгаажуулаад хажуудалд би скриншотуудыг нь бас оруулахыг хичээх болно. Ямар ч байсан өнөөдрийн тодорсон 2 азтандаа баяр хүргэе. Азтай байлаа. Тэг ингээд рандомор шалгаруулаад хамгийн гол нь одоо бусад болцлоо биелүүлсэн хэсгийг нь шалгана. Сайт маань зөвхөн комент бичсэн хэсгийг шалгаж болж байгаа. Одоо лайк дарсан, шеэр хийсэн болон subscribe дарсныг заавал шалгах байгаа. Тэгээд ямар ч байсан энэ 2 азтандаа баяр хүргэе. За манайхан би яг одоо энэ бичлэгээ бүр эдитлээд дууссан. Бичлэгээ оруулмаар байхгүй юу? Тэг хамгийн гол нь миний эрүүн дээр аим батг гарсан битэд байгаарай. Хамгийн гол нь би нөгөө ихнийхээ Мишель гээд охинтой бол холбогдсон болцсон. Тийм энэ 2 дахь азтан байхгүй юу? Сая оруулсан тэр охинтойгоо ерөөсөө холбогдож чадахгүй байгаа. Уул нь бол YouTube дээр миний бичлэгийн доор одоо хүртэл комент бичсээр л байгаа. Тэг өөрөө бас ингээд хөөрхөн ганц хоёр бичлэг хийдэг юм билээ. Тэрийг оруулсаар л байгаа. Тэгээ би өөрийнх нь миний доор бичсэн комент болгоныхын доор над руу Facebook-оор, Instagram-аар ороод ирээрэй гэдэг өөргөө хаяг бичээд байгаа байхгүй. Эсвэл надад хаягаа өгөөрэй гэж бичээд байгаа. Ерөөсөө надад хариу байхгүй. Тэгээд би нэг пост оруулсан шүү дээ. Ингээд азтантайгаа холбогдож чадахгүй байна гэдгсэн. Тэрний доор хүртэл ингээд би байгаасаа гэсэн комент бичээд байгаа байхгүй юу. Тэгээ хэрэг миний дүү энэ бичлэгийг үзэх юм бол хичрүүгээ гяс Instagram-аар холбогдоорой. Тэгээд надад яг чиний анхны комент бичсэн өдөртөө ч он сартын таарах бичлэгийн шеэр хийсэн скриншот, subscribe дарсан скриншот, лайк дарсан скриншот хэрэгтэй байгаа болохоор яралтай холбогдоорой.